За гарыг. Яа, энэ бисүү наана хоёр үнэн од юм аа. Хүүхдүүд бараг л амн ангаангууд дэмжиж хашгираад. Бисүү наана хоёр байнга сөргөлдөгч аль аль нь үнэн юм хэлдэг штэ. Би л хоёулангийн дэмждэг. Хөөе, нэрээ наанагийн өвөг эцэг нь өвөө нь аав нь гэд бүгд үе дараалан хэлмэгдэжсэн гэсэн ш. Манай өвөг дээдс бол бүр эд хөрөнгөө хураалгаж алуулахаас айгаад өвөр Монгол руу дөрвөж аим гарсан гэж ярьдэн штэ. Тийм үү? Тэгэд яаж буцаж ирсэн? 30-аад мянган хүн улаан хувьсгалаас айж нутгаа орхиж дөрвөж гарсан байдгийн. Тэгээд 10 хэдэн жил тэндээ амьдарч угаад 2 дугаар дайны дараа буцаж Монголдо ирсэн гэсэн. Амар гоцтэй. Ястаа сонсож байгаагүй юм байна. Итгэхийн аргагүй ч ердөө 30 жилийн өмнө их хэлмэгдлийг эсэргүүцэн зогтсон дөрвөстийн түүх Монголын түүхээс бүрэн арчигдсан байсан.